Орхон аймгийн Баян өндөр сумын Баян Овоот багаас сонгогдсон аймгийн иргэдийн хурлын төлөөлөгч мөнхөд миний би одоо сонгогдсон баг дээрээ одоо аймгийн хэмжээнд хийгдэж байгаа төсвийн хөрөнгө оруулалтын ажлуудаа бас ингээд хяналт тавиад явж байна. Тэгээд манай Баян Овоот баг дээр бол одоо зураг төсвийн дагуу тендер шалгарч Эрхэм нөхөр гэдэг компани бас тендер шалгарсан байгаа. Тэгээд яг 2 мөртөө замын одоо ажил хэр явж гин хэдэн хувьтай явж гин та хэдийн маань гүйцэтгэл бас гарч байгаа хүндрэлүүд иргэдтэй хэлэх одоо бас зүйлс байна уу? Баян Овоот баг дээр одоо нийтдээ 6 гудамж байгаа. Гудамжууд нь их урт 900 м, 966 м гэдэг. Тэгээд нэг хүндрэлтэй зүйлүүд алгаа. Зарим гудамжууд яг нөгөө тийм намаг мөнгө цэвдэгтэй учраас тийм ачаатай ховоо ороход цөмрөх тохиолдол, тийм одоо хүмүүс жоохон төвшин дээшээ болсон гэдэг нэг жоохон хайрга дүүргэлтээр карьерийн зохицтой материалаар дүүргэсэн тийм тохиолдлууд бол байгаа. Тэгээд 14 дугаар гудамжин дээр нэг зургийн өөрчлөлт орох гээд хүлээлтээд ажил бол 50% хүрсэн явж байгаа. Тийм маань зүгээс болохоор одоо яг манай Баян Овоот багийн энэ яг гудамж хоорондын хөрс нь маш их тийм борооны ус болон тэр байглаасаа тийм намгархаг хөрстэй учраас хуучин бол ингээл яг хашаанаас гарах чагаал шаварт суучдаг тий. Ингээл гутлын уул машин ингээл асуудалтай байсан. Тэгээд иргэдийнхаа санал хүсэлтийн дагуу бид нар бас аймаг дээр ярьж байгаад энэ жил бас Орхон аймаг Эрдэнэтхтийн маань 50 жилийн ой тохиож байгаа. Тэгээд 50 жилийн ойтой холбогдуулаад нийлээ бүтээн байгуулалтын ажлууд хийгдэж байгаа. Тэгээд энэ жил манай аймаг бас харьцангуй эрт тендерээ зарлаад одоо яг Баян Овоотын өдрөө 6 дугаар гудам тийм 6 дугаар гудам дээр ингээ 2 мөртөө замынхаа ажил дээр хяналт тавиад явж гин. Тэгээд ер нь хүмүүстэй бас одоо нэг гинт хашаанаас хүүхэд гууж гарах ч гэдэм үү те аюул эрсдлийн талаар бас 2 мөртөө зам маань одоо хэдийн иргэдтэй хэрэгтэй байдаг ч гэсэн энэ тал дээр бас анхааруулах хүмүүстэй сануулад хэлэх зүйл байгаа болов. Манайх одоо бүх айлуудад хашааны алган дээр мэдэгдэл нааж хамтран ажиллах хүсэл тавиад одоо тэгээд том хэрэгтэй алиуд ч их байдаг юм байна ачааны том машинуудаа. Тэгээд тэд нар их сайшаалтай байгаа. Тэгээд гарцыг уялдуулаад бүх хашаа хаалга руу одоо хийгээд дүүргэлтээ хийх явцтай иргэдтэйгээ уулзаад яриад зохистойгоор шийдээд тавьчихна. Өөр ер нь ажил хэдийн хугацаанд дуусах? Одоо 50% гүйцэтгэл гэхээр. Тий, графикийн дагуу бол 7 сарын 10-аар илүү би одоо нэг 3 ажил холиод байна. Тий. Олон. Тий, төрүүлэл ягаа явж байгаа. Тэр графикаасаа төрүүлж авч байгаа.